Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлагыг харвал мэдлэг цэвэрлсэн эдийн засгийг хөгжүүлэхэд зөвхөн аж үйлдвэр төдийгүй шинжлэх ухаан, боловсрол, соёл ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрийн дотроос соёл урлаг нь улс үндэстний хувьд нэгдмэл байдал, өрмөц онцлогоо хадгалжүүлэх оршин тогтнохын гол үндсийг бүрдүүлж байна. Дэлхийд дахинд соёлын үйлдвэрлэлийн салбар нь сүүлийн 20 жилд маш эрчимтэй хөгжиж, эдийн засгийн голлох хүчин зүйл болж, дэлхийн түвшинд жилд дунджаар 857%-аар өсөж байна. Тухайлах юм бол Европын холбооны хувьд 2006 оны байдлаар бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6% буюу 654 тэрбум еврогийн ашигтай ажилласан. Америкийн нэгдсэн улсын бүтээлч эдийн засгийн салбар 2008 оны байдлаар нийт 3 сая шахам хүн 610 мянган урлагийн байгууллагт ажиллаж, эдийн засгийн жилийн эргэлт нь 166.2 тэрбум $. Хүрсэн байна. ЮНЕСКО-гоос соёлын үйлдвэрлэлийг бит болон бит бус соёлын үе бүтээгдэхүүн болгох. Өөрөөр хэлэх юм бол соёлын үеийг мэдлэг боловсрол дээр суйрлан бүтээлчээр үйлдвэрлэл эрхэлж, ашиг орлого бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох цогц үйл ажиллагаа гэж тодорхойлсон байна. Иймээс хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авиас бэлэг зөөрөлсөн оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсгэх боломжтой үйлдвэрлэлийн салбаруудыг нийтэд нь соёлын эдийн засаг хэмээн нэрлэж байна. Энэ хүрээнд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туйруул болон маркетинг, зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа төдийгүй уламжлалт түүх соёлын хэлбэр агуулгаас гадна түүх соёлын салбарт археолог, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хуудас дизайн, музей, галерей, угсаатны зан үйл, тайзны урлаг, төслөх урлаг, телевиз, медиа, кино, дижитал урлаг, орчин үеийн залуусын эстрадын поп-рок, модерн урлагийн урсгалууд хамрагддаг байна. Нийгэм эдийн засгийн хамар хүрээнд соёлын гүйцэтгэх үүрэг ойлголт өөрчлөгдөж, соёл болон хөгжлийн хоорондын хамаарлыг чухалчлах болсон. Соёлыг хөгжил гэдэг үгтээ ижил утгаар авч үзэх, хөгжлийн гол хөдөлгөгч хүч эдийн засгийн доктортой үйл явц. Соёл нь бүс нутаг, улс орны доктортой хөгжил, сайн сайхан байдалд соёлын өв тулгуурсан үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйл ажиллагаа нь ашиг орлогын их үүсвэр бий болгох боломж бүрдүүлэх байдлаар нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Манай улс төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжснээр төрөөс баримтлах соёлын бодлого, социалист системийн бодлого, арга барилаас татгалзах нийгмийн шаардлага зүй ёсоор бий болсон. Төвлөрсөн төлөвлөгөө тогтолцооны үед соёл урлагийн салбарын санхүүжилт нь мэрэгжлийн урлагийн байгууллага, соёлын төв, музей болон номын сангийн ажилтны оромтоо, урсгал зардлыг санхүүжүүлж бодлого баримталж ирсэн хандлага өнөө хүртэл хэвээр байна. Манай орны хувьд соёл урлагийн салбарыг хөгжүүлэх талаар бодлогын баримт бичигт тусгагдсан байна. Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлогот Монголын соёл иргэншлийн дэвшилтэд ололт, үнэт зүйлсийн уламжлал, шинжлэлийн ухаалаг зөв харьцаанд хадгалан хамгаалах, баттган хөгжүүлэх замаар үндэснийхээ соёлыг дэлхийн соёлд эзлэх байр суурийг бэхжүүлэх, соёл урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийг хамгаалах бодлого баримтлана. Монгол улсын төрөөс баримтлах соёлын бодлогот соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, соёлын доктортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёл урлагийн зах зээлийг өргөжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах. Монгол улсын засгийн газраас 2012-оос 2016 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт Монгол улсын нэрийг дэлхийд гаргадаг соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг бие даасан бүтцээр хөгжүүлж, Монгол брэнд гэсэн нэрийн хуудсыг бий болгох. Соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөө төрөлтөөнийг бий болгож, төр, иргэний нийгэм, хувийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн дэгш оролцоог хангах гэсэн байна. Иймээс бидний өмнө энэ уламжилт сэтгэлгээнээс татгалзаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, Монголын соёл урлагийг дэлхийд өрсөлдөх түвшинд хүргэх түүхэн шаардлага бий болж байна.